За сайн бацгаанууд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Амьдралын дасгалжуулагч Моника Бацог тантай энэ үдшээ мэдчилж байгаадаа баяртай байна. Би одоо Англи улсын Лондон хотоос энэ онлайн уулзалтын загталд хариу өгч байгаадаа баяртай байна. Тэгэхээр энэ удаагийн хариулт маань мэддэг мөртлөө хэлүүлмээр санагдаад байх юм уу гэдэг асуултанд илгээсэн нэгэн охинд хариулт явуулъя. Загтлыг би уншиж өгье танд. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Би аливаа төлөвлөсөн юмаа хийхгүй удаад хойшлуулад байх юм аа. Тэг ин ингээд төлөвлөөд ажил овоороод шууд тэр дороо хөдөлж чадахгүй байгаад байх юм аа. Нэг ёсондоо их залхуу болж байна. Энэ талаар та өөрийнхөө мэддэг, уншиж судалсан зүйлээ практиктай жишээтэй сайн ойлгож өгөөч. Хүн хэлхээс нааш цаасч чигээс нааш гэдэг шиг мэддэг мөртлөө хэлүүлмээр санагдаад байх юм уу? Цэги гэсэн ийм асуулт байна. Тэгэхээр цэгидээ нэгдүгürt би миний хамгийн түрүүнд миний нүдэнд туссан юм маань юу вэ гэхээр мэддэг мөртлөө хэлүүлмээр байхын гэдэг энэ өгүүлбэр миний санаанд их буула. Тэр маань юу вэ гэхээр юу гэдгийг мэддэг мөртлөө яагаад хэлүүлэх ёстой гэж? Яагаад та өөртөө итгэхгүй байгаа мó? Эсвэл юу гэдгийг ямар нэгэн байдлаар та заавал гаднаас юм авч ээж те гаднаас надаар заавал хэлүүлэх шаардлагууд огт байхгүй. Тэгэхээр та юу гэдгийг яагаад хүнээр хэлүүлэх ёстой юм гэж те таны өөрийн хүч чадал мэдлэг тарих гайхалтай хүчтэй надаар хэлүүлэх шаардлагагүйгээр хүчтэй байгаа байхгүй. Тэгэхээр мэдлэг буурс сэтгэлийн ханамж танд дутагдаад байна уу гэдэг талаас нь би бас хэлмээрэн. Тэгэхээр би юу гэдгийг та өөртөө таны ажил мэргэжил бүтэхгүй ч юм уу юм чинь боломжгүй болгоод байгаа бол юу гэдгийг хамгийн нэгдүгээрт тавигддаг юм маань юу вэ гэхээр мэдлэг танд дутагдаад байгаа биш та сэтгэлийн ханамж дутагдсандаа мэдлэг мөртлөө хэлүүлмээр санагдаад тийм үү тийм нэг тийм байгаад байна уу. Тэгээ хоёр дараагийн бас нэг шалтгаан энэ өгүүлбэр бичсэн бас нэг шалтгаан байж болох нь өөртөө итгэлгүй байгаад ахын бас нэг шинж хэлбэр байж болох юм тийм үү. Тэгэхээр өөрийгөө суул дорой гэж бас та хүлийн зөвшөөрсөн юм шиг тийм ээ. Тийм санагдаж байна. Тийм учраас би таныг юу гэж хэлмээр байна гэхээр хамгийн түрүүнд мэддэг мөртлөө хэлүүлэх биш хамгийн түрүүнд хүнээр хэлүүлэхгүйгээр өөртөө хэл зурх, өөрийнхөө тарих, өөрийнхөө оюун санаа, өөртөө байж байгаа тэр гайхалтай хүчтэй нөөц болцоо, ур чадвараа бас ашиглаа тийм ээ. Өөрийнхөө мэдлэгийн сэтгэлийн ханамжийг бий болгох талаас нь олж харуулах дээр юм болов гэж би харж байна л та. Тэгээд дараагийнх нь юм нь юу гэхээр би дүүрсэн савнд юм ордоггүй гэж нэг аватар гэд бидний гайхамшигтай нэг кино байдаг шүү дээ. Аватар киног та бас үзсэн байх гэж найдаж байна. Тэгэхээр энэ кинон дээр тэгдэг шүү дээ. Айгүй гайхалтай энерги их уурсаж байдаг дэлхий дээр айгүй хүчтэй энергиуд уурсаж байдаг. Тэгээд тэр энергийг хүлээж авахд их хвчлэн ямар хүмүүс хүлээж авдаг вэ гэхээр тархинд нь дүүрэн мэдээлэлтэй хитрхи их юмар өөрийгөө овоолцсон хүмүүс тэр энергийг хүлээж авдаггүй, эрч хүчийг өөртөө бэлгэлдэггүй, мэдэрч чаддаггүй. Тийм учраас би таны нэгдүгээр дүүрсэн сав шиг байх биш. Тэр тархиа дүүргээд байгаа элдв янзын хэрэггүй юмнуудаа гаргаж хаяад хоослох талаас нь анхаарал тавих уу гэдэг талаар санал тавьж байна. Тэгээд дараа нь үр бүтээлгүй ажиллаа дуусгах уу гэдэг талаас тийм ажлаа хийхгүй үр бүтээлгүй байгаад байна гэдэг талаас нь ярьж байна. Зарим ажлууд хитрхи их ажил маань овоороод байгаа бол ихэнх ажлууд нь үр бүтээлгүй ч юм уу хэрэггүй ажлууд байгаад та англиа сортлоод гаргаж хаяад та заавал хийгээд байх алба байхгүй ажлууд байж магадгүй шүү дээ. Тэгвэл англиад сортлоод хайчвал танд ч гэсэн бас их амархан болно. Тэгээд ажилдаа дургүй учраас дурлаж тааламж авах хэрэгтэй байгаад байна уу? Та ажилдаа дургүй учраас магадгүй ажилдаа дургүй учраас энэ хийж байгаа ажил чинь үр дүнтэй ч юм уу үр дүнгээ танд гаргаж чадахгүй байж магадгүй. Тийм учраас би таныг ажилдаа дурлах талаар ажилласаа дурлаж тааламж авах талаар нь бас нэг анхаарал тавиад түүнийг өөртөө шингээх талаас чинь би санаа өгмөр. Тэгээд хийх зорилгот нь юу байгаа вэ? Ямар нэгэн ажил хийхдээ би түрүүн залхуурлаас хэрхэн ангижрах вэ гэдэг энэ сэдв дээр би 25 арга өгсөн байгаа.
Тэгээ тэр 25 аргын бас нэг чухал юм нь юу байна гэхээр хийх зорилгот нь юу байгаад байгааг нь би мэдэж авмаар энэ. Тэгэх юм бол та өөрөө хамгийн гол нь мэдэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг заавал бүх ажил ингээд овоороод байхтай биш. Хамгийн гол нь яг тэр 25 арга дотор дурдж өгсөн хамгийн чухал бас нэг зөвлөгөөний нэг маань юу байдаг вэ гэхээр одоо хийх зорилгот нь юу байгаад байна? Та өөрийнхөө зорилгыг бас хараад үзтээ. Зорилгоо хараад үзчихвэл хийх гээд байгаа бэрхшээл чинь биш, хийх гээд байгаа ажил чинь хэцүү санагдах биш, харин одоо таны одоо зорилго чинь нүдэнд харагдаад тий хийх юм чинь илүү одоо тодорхой болоод ирчвэл та илүү хийж чадна гэсэн үг. Тэгээд дараа нь миний одоо юу яагаад байгаа? Миний бас нэг хүмүүст маш хэлмээр байдаг юм маань юу вэ гэхээр ихэнх хүмүүс бид нэр жүжиг тавиад байдаг. Өөртөө яг бодит амьдралаа бодтойгоор хардаггүй. Зүгээр л баахан одоо жишээл мэддэг мөртлөө хүнээр хэлүүлмээр ч гэдэм үү. Хэн нэгний өмнө одоо нэг өөрийгөө ингээд юу гэх юм өөрийнхөө энергийг аягүй гарцтаа ч юм уу нэг өөр төрлийн огт хэрэггүй юмнууд руу бид нар өөрсдөө ордог. Би хэрэггүй юм дээр бид нар одоо өөрийнхөө энергийг их зарцуулдаг. Тэгээд тэгхийн нэг хэлбэр нь юу вэ гэхээр бид нар өөрөө өөрсдийгөө одоо юу гэдэг бодит үнэнгээ нууж одоо янз янзын жүжиг тавьж эхэлдэг. Тэгэхээр бид нар жүжиг тавихтаа өөрийгөө нэг чадахгүй юм шиг ингээд овоороод ах юм аа, ингээд хэцүү байх юм аа гэд яриад байдаг мөртгөөс яг цагаад бол бид нар хий гэдэг дээр тулж хардаггүй. Тэгэхээр би танд юу гэж зөвлөмөр байна гэхээр одоо жүжиг битгий тавь. Тэ жүжиг битгий тавь бодтойгоор амьдралаа хар гэж зөвлөмөр. Тэрвээ та бодтойгоор хараад эхлэх юм бол одоо таны хийх гээд байгаа юмнууд чинь бас яг үндэ тийм их одоо санаа зовоод суухаас чи илүү амархан байж магадгүй. Санаа зовоод одоо бусд хүмүүст яриад чи ингээд ахаа Моника гэж би ингээд гэд яриад ах юм байхгүй. Зүгээр л та шууд явж ороод ерөөсөө би хийх ёстой. Би энийг хийгээдгий гэдэг тал руугаа яваад орвол таны амьдрал чи илүү бодит, илүү хялбар энэ бүхэн юу нь яг цагаад бол бид нар танд одоо хийж чадахгүй юм бол яг байхгүй. Хамгийн гол нь та өөртөө бас жүжиг тавиад бодтойгоор одоо амьдралаа харж чадахгүй. Тэгээд юм тойроод иж магадгүй те. Тэгээ бас нэг юм одоо Монголд байдаг ихэнх хүмүүсийн хийдэг одоо энэ жүжиг тавьдаг бас нэг гол шалтгаан бусд хүмүүс зориулж хийдэг, бусдад харагдах гэж юм хийгээд байгаа юм шиг царай гаргаад байдаг байхгүй. Тэгэхээр бусдад харагдах гэж одоо юм хийх биш, өөртөө зориулж амьдруул айгүй зүгээр. Хамгийн гол нь та бусдад харагдах гэж юм хийгээд ирэхлээр бид нар огт хэрэггүй гэдээ мэдсээр ээж хийгээд өөр дүүн гарахгүй гэдгийг мэдсээр ээжээд өөрийнх нь зорилго нь энэ дотор байхгүй гэдгийг мэдсээр ээжээж нэг юм хийгээд байдаг байхгүй. Энийг хийчихвэл хүмүүс намайг тэгчих болов, хүмүүс намайг ингэчих болов гэж яриад байдаг. Яг цагаад бол бид нар өөртөө зориулж амьдрахаа бид нар мартчихдаг. Тэгээд тэрний одоо хамгийн гол хор уршиг нь юу гэдэг л та өөрөө ихлээд хохирдог, та өөрөө маш их шархалдаг. Бусдад таалагдахын тулд та өөрийгөө зориулаад бусдад одоо өөрийнхөө дутуу үнэлээд юм өөрийгөө яллаад байж магадгүй. Тэгэхээр бусдад харагдах гэж амьдрахын бас нэг зовлонтой юмны нэг нь юу гэдэг. Тэгэхээр та өөрийгөө хохироож эхэлдэг, асар томор хохироож эхэлдэг. Тэгээд бусдад харагдах гэж амьдрахыг маш их стресстэй. Тэгээд өөртөө зориулж амьдрч эхэлвэл өөрийнхөө төлөө за би яг юу хүсэж байгаа юм, би өөртөө яг энийг хийх шаардлагатай байна уу, миний хүсэж байгаа юм мөн үү биш үү гэдэг дээр хараад зарим ажлуудаа сортлоо дими юмн дээр одоо цагаа заваа амьдралаа үрээд авахгүйгээр зөвхөн өөрийнхөө хүссэн ажил дээр зөвхөн өөрийнхөө хийхийг зорж байгаа таны амьдралд хүрэхтэй ингүүл энийг хийчихвэл танд хэрэгцээтэй гэсэн юмаа хийгээд явчихвал танд илүү одоо хялбархан болж эхэлнэ. Заавал хин нэгэн хүн танд хэлхийг хүлээгээд байхгүйгээр та зөвхөн өөртөө хэлээ, зөвхөн өөртөө шаардлагатай гэсэн юм олж авч сурна. Тэгээд түүгээрээ дамжуулаад та өөртөө итгэл чинь нэмэгдэх болно. За тэгээд би танд зөвхөн одоо танд зориулаад нэг юм 3 дасгал би танд өгье гэж бодож байна. Нэгдүгээрт нь та өөртөө юу гэж шалтгаан тавьдаг вэ? Би тэрийг чинь яг мэдмээр жүжиг тавьдаг ч юм уу, хүнээр хилүүлмээр ахын ажил маань овоорчоод би амжихгүй байна гэж ярьдаг бол бас нэг төрлийн шалтгаан байхгүй. Таны ярьдаг шалтгаануудын чинь нэг та яг хийхээс өмнө өөр төрлийн шалтгаан тоочод байгаа байхгүй. Тэгэхээр би яг тэр шалтгаануудын чинь бүгднийг та бүх шалтгаануудаа тоочдаг шалтгаануудаа бүгднийг дурдаад үзтээ. Яагаад би энийг хийхгүй байгаа юм гэхээр над ийм байхгүй байна, над ийм нэрийг би ийм чадахгүй байна, би мэддэг юм төлөө хийх хэлүүлмээр яах юмаа гэдэг чинь зүгээр бас нэг шалтгаан зүгээр бас нэг тавьдаг жүжигний чинь нэг. Тийм учраас би таныг одоо яг одоо шударгаар өөртөө тавьдаг шалтгуудаа
дуртаад үз гэж нэг асгал ажиллаулмаар байна. Хоёрдугаарт нь танд хэрэггүй юуг би хийх гэж оролддог вэ гэд өөрөөсөө асуугаад үз. Тэ би өөртөө хэрэггүй юуг хийх гэж оролддог вэ? Танд хэрэггүй юу биш. Танд хэрэггүй надад хэрэггүй юуг би хийх гэж оролддог вэ? Тэ? Танд хэрэггүй л бол та хийх гэж оролдоод ах шаардлагагүй шүү дээ. Тийм учраас би таныг одоо юу гэдгийг өөртөө хэрэггүй зүйлийг битгий хий гэж зөвлөсөн шүү дээ. Тийм учраас хэрэггүй мөртлөнгөөсөө та оролдоод байдаг юм чинь юу гэдэг вэ? Тэгвэл хоёулаа сортлоод гаргаад тавьчих гэж байсан. Тэгээд таныг одоо 3 дугаарт миний хамгийн одоо сүүлийн хамгийн том асуултын нэг маань юу вэ гэхээр маргааш таныг ор хоронгүй, идэх хоолгүй, өмсөх хувцсгүй, хүнээс гуйхаас ч одоо ичмээр байдалд орох гэж байгаа гэдгээ та мэдсэн бол өнөөдөр та нэн тэргүүнд хийх ёстой зүйлүүд чинь юу байна? Тэгэхээр ихэнх хүмүүс одоо хитрхи тухлаг учраас тийм үү. Одоо байж байгаа юм нь хитрхи одоо боломжтой учраас юмаа ооруулаад хийхгүй байгаад байдаг. Тийм учраас би таныг одоо хэрвээ танд одоо бүх юм байхгүй байгаа идэх орох оронгүй, идэх хоолгүй, өмсөх хувцсгүй, хүнээс гуйхаас ч бүр ичмээр тийм байдалд орох гэж байна гэдгээ та мэдсэн бол өнөөдөр та нэн тэргүүнд юу хийх үү гэд яг шударгаар өөрөөсөө асуугаад үз. Тэгээ хэрвээ та энэ асуултанд ингээд хариултаа олж авч чадах юм бол та жинхэнэ одоо өөрийнхөө одоо овоороод байсан ажлуудаа цэгцлээ зогсохгүй төрүүчээсээ эхнээсээ хийх боломжтой болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тэгээд тэрнээсээ гадна энд өгсөн зөвлөмж одоо энд өгсөн ярьсан энэ хариултаас гадна та энэ манай одоо хэрхэн одоо ядуу залхуурлаас хэрхэн амжирах вэ гэдэг онлайн уулзалтын бусад бэлтгэлүүдийг ялангуяа тэр 25 аргуудыг тэгээд бэрхшээл залхуурал яагаад бий болдгийг, яагаад бид нар одоо өнөөдөр залхуурал гэдэг юмыг бий болгоод байна, ямар учраас бид нар ингэж амьдраад байна гэдэг талаар би гайхалтай зөвлөгөөнүүд өгсөн байгаа. Тэр онлайн уулзалтын бичлэгүүдийг олж сонсороо тэгээд энэ одоо видеоны төгсгөлд та бас тэр онлайн уулзалтын линкийг дараад олоод авах бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр би танд одоо энэ бүх зөвлөгөө өгж байна. Танд одоо энэ зөвлөгөө таалагдсан бахаа гэж найдаж байна. Тийм учраас одоо удахгүй таныг амжилтанд хүрсэн одоо юмаа хийгээ сурчлаа, залхуурлаад авч гараад өөрийгөө одоо би ийм хийгээ сурчлаа Моника хичээ гэсэн загтал ирүүлнэ хаа гэж би найдаж. Тэгээд танд баярлалаа. Тэгээд энэ үчиг сайхан өнгөрүүлээрэй. Амжилт хүсье.